Анчин хүн бол төмөр 50 гэж байхгүй, төөрн гэж байхгүй. Анчин хүнд бас нэг юм байдаг. Отор дээр ан хийгээд тийм ээ. Ан хийгээд буцаж байгаа анчин. Отхийнхоо юу хаашаа явах уу гэдэг зүгрүүгээ чулууга тавьдаг шүү дээ. Би ийшээ явлаа гэсэн тэмдэг. Гурван тулгынхаа гурван чулуугаар зааж өгдөг байхгүй. Тэгээд тэр анчин бол явахдаа галаа унтраахтаа хагд мушгаад тэр галынхаа үндэсэнд ингээд нурманд тэгээд дээрээс нь ингээд тэр хагдынхаа булаад тагдаг шүү дээ. Тэр яадаг вэ дараа нь миний гадаас хизээч тэмэг гарахгүй хуурай хагд ингээд явсан галааг үүсэж унтраасаа ингээд юм дээр дараачийн анчин ихэд бидний чинь аав ингээд дагуулад явахдаа яг ингээд явах гин ангаа хийгээд дуусаад одоо тэр нэг гад молоо унтраад явахдаа за би нөхөө төлөө бэлдгээ төдийг нь бэлдүүлээ хургаалгаад ингээд бүх юм бэлэн ирээд гад төлөхтөн бэлэн болоод шүнжин гад төлөхтийн мод зодыг бэлдүүлж явдаг. Тэр яасан гэсэн дараачийн анчин ороод ирнэ шүндэж ирнэ тэр хүн бүх юм бэлэн байх хэрэгтэй. Тиймэрхүү хойдод байдгүйсэн бичгдэг хойд гэдэг анчтай нэг тийм дүрэн байсан юм шиг. Нэг таргуунд явж байгаа жаргалантай тийм баруунтай. Өмнөгөөс хойш нөгөө гревэдийн тийм жаргалант гэж яддаг шүү дээ. Тэнд таргуунд гарлаа. Таргууны бригадаар. Таргууны бригадаар гараад хэдүүлээ. Олон гал гарсан юм уу? 5-6 айд гарсан. Одоо манай энд байгаагаас ташаах байна, цогоо манайхан байна л да ер нь ихэнх нь л байгаа. Тэгээ явж байгаа таруу хашгируудаа түнч ингээд мэригээд ингээд бүхийгээд явна гэдэг. Тэгтээ ингээд ороо байгаа юм анзаарахгүй. Төрөөгөө нэг юм хэдэд шүү дээ. Одоо энэ шиг л юм хэттэй яваад тэр таруу руугаа мөрөд явдаг энэ хөлөнд өвстэгдээд байх шүү байхгүй. Энэ хөлөнд өвстэгдээд байна гэж ингэчээд явж байтал гэмт яп буухт наарсан чинь могоо хөлийн маань ороогоод шагаан дээрээс маань хадаад хэдэн газар хадчихж байгаа юм тийм өрөөс үл юм. Тэгээ нөгөөгөө цачаад нөгөөд чинь хүн цачдсан билээ. Цачаад хашгираад нөгөөдгөөс хадраа цаяад тэр майхан руугаа ирэх хооронд ингээд өнднийхөө төрөнд багтгаа гэдэг юм ч хортом байгаа чинь ингээд ой шууд ингээд пилцгээд хавдаад. Тэгээд ирээд манай ихч чинь өмч ингээ хатгуулчлаа гэсэн чинь хатгсан гадарт бомб тавиад шидэр бомб тавиад бол ашиг өгдөг юм дээ. Бомб тавиад хэвчин тэр хараад халуураад тэгээд энэ цайв сууг муу юм нэмхэн газар чинь нүдүүлсэн юм шиг хөх болоод яг ингээд юуныхаа судасны чинь ингээд улаагаад судасныхаараа ингээд удаан дороостой болж ирээ. Тэгээд хүн бицгараад ихтэй толгооход ахаа идэв юм л шүү дээ. Тэгээд бомб тавиад кадоны юм уугаад гэдэг юм гээд 2 хоног хэтлээ. 2 хоног хэвтээд сүлдө толгоогоо дахаа байдсан чинь даштар тэгээд нэг өгөн байдаг. Дүлий даштар гэдэг юм да. Тэр өгөн манайхаа тэр таргууны хаа. Тэгээ таргууны хаа авах гэж ирээд энэ манай ачаа гэдэг нэг өгөн чинь асуудаг байхгүй надад. Гэхдээ манай аваад нар хэлсэн гэж. Энэ могоо татгуулаад нэг 2 хоног гарan болж байна. 40 гартлаад ураа сүлдө майхан руугаа хайрах гэдэг юм хэлэхгүй. Тэгэл өгөн чинь 50 татдаг өгөлт. Яаж суудсууд бай та нар их мөртөө намайг тэр халуунтай ивч байгаа нэг чинь босгож ирээд хувцсан маань тайлбарлаад жаргалантай голын ирэг дээр байсан юм. Жаргалант гэдэг гол байдаг. Аюу шир уусгтай. Тэр голд дундуур маань ингээд осоор оруулаад хэвтэлч тодог юмд бодгаад. Тэгээ өгөн нэг гаасаа татаад байгаа. Цаг арахгүй хэд тамхи татсан. Нэгэн тамхи татцгаад нөгөө халуунтай хүн чинь усан дороод ингээд толгоогоо ингээд цохолгоод байхдаа сүлдээ чичрээд тогтгоо байж байгаа юм. Яг тэгээд ихэнгүүл гараад ирэх хүнтэй гаргаад аваад хүндэлд маань оруулсан. Тэгээ орой нар шингэх гэж яхад оруулсан юм да намайг. Тэгээд нар шингэх гэж. Тэгээд онч нам онч халангуу болоод. Хорын авч чаддаг юм лээ. Унтаа өглөө болсон чинь нөгөө халуун мод юу ч босоод ирсэн чинь гинт нэг аймаар ингээ хавдцсан биений чинь энэ гой мэйний чинь хаван татгаар ингээ үрчигээд арьсан унчдаг. Арьсан агч чадаагүй. Тэгээд зүвчгээр. Тэрхүү одоо аргууд биш одоо хөдөө явж байхдаа хэрвээ могоо татгуул тэгдэг юм ингэдэг юм гэсэн шиг. Тэр өгнөөс л тийм арга сурч авсан. Тэр юм Монгол арга л юм да. Тэгвэл би нөхөс юм хатар Монголтой гадагтлаа. Аавха насосны дараагаар нэг ламнар тэгсэн байхгүй. Аавха гөрөөжсэн газруудаар явж юу цацсан. Будаа модоо өргөж нөгөө нэг арц суугуулж яв гээд. Тэрэнд нэг сар гар явлаа да. Аавха ундаг байсан хажуумаар явна. Тэгээд хойд хөвчөөр дандаа хөлийн дагуу хөвчөөрөө явсан. Тэгээ ганцаараа явах чинь яахан сайхан хөвчөөрөө явж байхад сайхан тэгээд аавхаа явж ясан ер нь дүн багцаагаар л явж байгаа шүү дээ. Яг тэн дүрэг гэсэн юм. Дүн багцаагаар явж байхад тэр явж ясан газруудаар нас жаас цуугуулж заах тэр дамын хийснээр нөгөө будаа модааг нөргөж нэг сар гар явсан. За ихэд ганцаараа ууланд явах чинь. За яг өдөрнөө сайхан юм хараад хангаагаараа хийсэд л юм тийм. Ороо ирээд
морио аргамжчаад тэгээ цайгаа чанаад хоолоо хийж идэт тэгээ сууж яхад бол ярих хүн байхгүй болохоор яг ойлгох юм бэл. Гав ганцаараа юу ярих вэ? Ярих юм байхгүй. За яг амтны дуу сонсох юм. Шоу мууны дуу тийм юм сонсохоос биш юм. Морь идж байгаа ширхийг чимээ сонсно. Иш юм байхгүй. Тэгээ хөвцөөрөө заримдаа нойр хожнаа. Шинэ унтахгүй. Ганцаараа юм чинь ярих хүн байхгүй. Ойлгоглаа. Тэгж байгаа нэг юм өглөө болгондоо тэгээд юу нүнтнаа тэг өдөрж явсан болохоор унтаад тэгээд яваад идэгсэлтэй болцсон. Морь гэдэг нь хойшоо өвчрөө гарна шүү дээ. Өвчрөө гараад явхад морь чинь хухан тамжиж хөдөлгөөн мориндоо эндээс явхад бол хөдөлгөөн мориндоо юмаа ганцгаалаад тэгээд хөдлөөд явж байгаа. Хойшоо уулдаад яг хөвчөд очиод эхний шин юм уу оноод тэгээд тэр шин чон нохоо уйлаад тэгээд чон нохоо уйлаад хүнд ойртоод галын гэрэлд ойртох тусам морь чинь эзэн рүүгээ ингэ шахаж өгөөд ойртоод байна. Чамнаас айдсан юм. Тэгээд тэгснээс хойш морио хозарын нөхөл тавьчихдаг. Тэгээд өөрөө ингэ дагуулаа шогшоод яваад байна. Морь чивээс сүлдээ ганцгаас тэглүүлэх байл ингэ. Модон дондор шүлжээ цаахан. Тэгэл явдаг болсон. Морь тийм ухаан тамтай шүү дээ. Тэнд ямар хаашаа зүгтаа эзнээсээ зүгтаагаа тайцгүй. Адуу мал тэнд байх юм шиг. Сүрэг нь ямар тэнд байгаа ш хол байгаа учраас тэр чинь. Тэрээс эзнээ дагахаас ярахгүй болоод дагаад явна шүү дээ. Тэгээ өгдөө юм ачаад эмээлийн тохож юм ачаад хазаар нөхөд тавьчих. Тэгээд өөрөө мориндоо мордод явах чинь тэгээд дагаад тийм л болчихдээ морь бол. Тэгээд хөвчтэй явж байхад шүн унтж байхад бол хөвчийн чамны хүнээс айж мэдэхгүй л дээ нөгөө буудуулж үзээгүй хүн амьтан үзээгүй амьтан чинь ойртол галын гэрэл ойртол галын гэрэл сүйтгэнээд харагддаг хүртээ идэв шүү дээ чам. Дойрч хужаад түнний чинь тэгээд явж ит. Тэгээд хөвчтэй явж байхад зураг байцлуулсан байцсан дээр гарцсан бууг мууг шин шидэм байж ивэл тэрний хайрлцаа очих чинь байцсан дээр гарчаад чам цахиад төвчид ингэж тойроод олуулаа. Тэгээд нөгөөдхий чинь ингээд удаан зогсохтой амт чинь сүүлдээ нэг хөөгдсөн амт ядарна тийм ээ. Үүргэлэн яг үүргэлж явах үед бид нэр гинт дайраад нөгөөд шин цочоогоод тэгээд хаднаас хажуудаад тэгээд идчихэж байна. Унгааж алддаг байхгүй. Том амт чинь нэг барих нь гол биш. Байцлуулж жагаад унгаагаад байцсан дээрээс унгаагаад тэгээд өгөхт ноч иддэг. Байцны доод яроод нэр бол бугын сэг, цогооны сэг зөндөөл идэг шүү дээ тийм. Тэгэж ална. Бас чанчиг хайхтраа өртөөж өөгөөд мөсөн дээр хальтруулж барина амтныг бол. Тэсэн шидээр бүх аргыг л хэрэгж байгаа ч юм бол. Наад манай энд яхтай нэг хэрэг хийгээд хөвчөд гараад нэг 10 хэдэн жил болсон нэг залуу байдаг. Манай эндхийн залуу л да. Надаас дүү Жангын Ганбаатар гээд тэр мөрөнтэй би ууланд хамт явж илээс. Тэр эднэр бол газар орноо сайн мэдээ. Тэр эднэр бол хаагур өвчөөрүүл агуу магуу бүх юм мэдж явдаг байх л тоо тэд. Тэр яг хүнд гай болохгүй хөрхөө зүгтаацсан. Тэр нутгийнхаа улсуудад тус болно. Тийм нэг 10 хэдэн жилийн хойд хөвчөөрөөс танихгүй улсууд эднэр дээхэндээ таардаг байсан юм уу? Ургаа зүгтаагаад явж байгаа. Уулын улаан цэнтэй агуу гэж мэдхгүй та нар минжийн нааталд. Тэр агуу улаан цэнд гэдэг хүн дээр үед гараад амьдэрчсэн юм л да. Тэгэд тийм дэмээл тэр агууд бүх юм байгаа юм тийм ээ. Тэгэхэд хаа байсан тэр хөвчөд хоньны хоргод байгаа байхгүй. Тэр агууд дотор хонь авааччихсан л байгаа шүү дээ. Тэнд хонь хүртэл аваачиж амьдэрчсэн тийм. Шилийн сайн ирч явах та нэг улгаа хийгээд тэр төр засагта яахан буруутаад тэгээ зүхтаага явцсан тийм. Шилд амьдэрдэг улсууд энэ хэнтийн хөвчөөрүүд ихэд байсан байлээ тэр үед. Тэнгэр агуунууд байдгийн. Минжийн нааталд бас нэг юуны хэрэг өнөө эрдэнэ зэгцгээд дүү байдаг. Тэр нэг яваад ирэхдээ ярьж байсан. Тохоо өрдөө соомл урахныг баахан сэг болтол будаа хийдсэн тийм. Буулийн бурхан хүртэл тэр улаан зэн даагууны тэнд байдаг гэсэн. Тиймэрхүү юмуд байдаг юм байл л дээ өвчөр явахад. Оннонго та тухург гүнзэги шага орхон борнигэн холосо Олон хонш басгадууд баяшага онцлон гансандам хүрнагүйтэй Силлэнгэ татург гүнзэги шага Синчэрхэн борнэгэн холосо Сэрхэн басгадууд баяшага Сичгэлтэй гансандам хүрнагүйтэй Манай ер нь дуулдаггүй юм байсан. Тэ хаяа арих байна. Нэг олонтой нэдэд хугал найранд очино.
ганцхан дуулдаг дуу нэ. Ганц дуул мэддэг байсан юм шиг байна. Тэгээ ингээд зүгээр хэр ингээд дагаа явж хаад нэг аятайх өдөр эднэр амдаа аялж байгаа дуу ганц л юм байсан. Энийг л дуулдаг. Энийг л мэд сурсан юм шиг байна. Тэгээ энийг би сайн үгүй мэддэг маа тэр үед аваад асууж байгаа. Энийг л их аялдаг хүн байсан. Тэгээ согчноо. Согчглаа наваад явах гэхэд энийг л их дуулна гэдэг. Хаяа нэг архиуд, нэг архиуд хүмүүс. Хаяа нэг найр хором тийм хамаатан задныхаа юун дээр согтохтой энийг их аялдаг байсан. За авид дээр яг одоо юу яадаг вэ та? Улсаас төлөвлөгөө өгдөг тийм ээ, ангийнхан төлөвлөгөө өгдөг. Тэр төлөвлөгөөг л биелүүлэх гэж явж чаддгаар ан хийдэг юм байсан. Түүнийг ан хийхээс гадна тэр яг улсаас ирсэн төлөвлөгөө болон үе нөгөө даалгавар маалгууд гэдэг төв зүйлээс бахан тэднийг л биелүүлэх гэж явдаг байсан л таа навч. Тэгжэл ан хийж байгаа хүмүүс багаас ан хийж амьдэрч байсан. Анх нэг цагаан мартай байсан гэсэн. Тэрнийг зарж анх замгуугаар хүнтэй сольж авч анх ан хийж хийсэн. Тэгжэл ан хийж идээд насаараа ан хийсэн. Насаараа улсын төлөвлөгөө биелүүлээд насаараа улсынхаа тэр ангийн төлөвлөгөө одоо бүх юмыг нь биелүүлэх гэж яваад. Тэгэл бол сайд юм болсон байхгүй. Тэр үед бол одоо аймгийн тэргүүн анчин, сумын тэргүүн анчин гэдэг дэшигээ явдаг байлаа ч тэгээ улсын тэргүүн анчин хамгийн сүүлд насвархахаа өмнө манай аав чинь хөдөлмөрийн гавны улаан түгэн одон гол шагнуулаад тэгээд тэрнээс шанг гэж яв. Ангийн хажуугаараа амтнаа нутгшуулах тэр тав дээр маш их аргамж явдаг гэсэн. Яг нутгшуулдаг байсан гэд миний мэдхээс л ингэдэгээс нэгдэл гэж байлаа. Тэр нэгдлээс чинь зэргүүлтээ 31 аваад тийм ээ. 31 гэдэг машин яваад хил дагуу явж хужир тарьдаг. Жил болгон хавар болгон. Тэгээ ингээ хужир тарьчихлаар чинь хэдийн цааталт байгаа амт ингээ наашаа нөгөө хужираад дагаад ороод ирд юм байна. Тэгэхээр нөгөө хужир иддэг амттай чинь бас барьж иддэг баагаа нөгөө араатангууд нь бас тэр амттай дагаад ороод ирд юм наашаа. Тэгээд ороод ирэхлээр нь нутагч яхад нь тэр хужираа тэр үед бол нөгөө Оросын англи наашнд татчихсан юм шиг юм л да. Нэг ясандаа Оросын анги холгож ирсэн юм аашин тийм юм. Муухай дарга да. Гэхдээ орон нутагтаа анги оруулж ирж ирсэн. Яаж оруулж ирж ирсэн юм тэр жил тарьсан хужир чинь ингээд бүх амтан ороод ирлээ шүү дээ. Орж ирээд ингээд нутагш нь тэндээ нутагшаад байж яхад нь нөгөө тэгний чинь иддэг амттан дагаад бас араадан гот ороод ирсэн гоо. Тэгэхэд тэр хужираа бүгдийн цаахан булаад ирэхчээд нь ишээ 5 км наашдуудад тарьчихна. Хэдээсээ нааш. Тэр амт чинь бас дотгочлоод байдаг. Дараа жил нь явахдаа ахаад 10 км болгочихсон. Тэгээд нутгийн гүмрүү нэгэнд ороод ирсэн амтан буцаа явчихдаг. Тэгээд Оросын амттыг хүртэл ингэ нааш нь татаж ингэж ангаа байршуулад ангаа наашлуулж тиймэрхүү юм хийдэг гэсэн. Тэрийг би сайн мэдчихэв. Тэгээ сүүлд нэгэн зүйл гөрөөлж чадхаа бол одоо үгэрсэн хойноо тийм ээ ингэж яадаг байхад хүмүүс ингэж хаан гахаа байршицгааг бол зам бүгдийг аваад мэдж байгаа юм чинь тийм. Тэгэхээр за ховтойхон мордсон байна, талынхан мордсон байна. Сэрүүн гээд газар үүд тэднийх нь нохоотой бүгд мордсон байна гэдээ болоод за энэ хэдгээр урдаасаа гөрөлж байгаа маань аав цасарсан гэдэг морддоггүй байсан. Мордохгүй ингэж байгаад байдаг. Яагаад мордохгүй юм бэ гэхэд өдөрт үед мордож очиод яг тэгээд нэг уулан дээр хэдийн наа очиод нэг уулан дээр намайг суулгаад нэг уулан дээр согоог суулгаад юм уу. Өөрөө тэр уулан дээр суугаад за энэ өнөд одоо 11 цагаас юм 12 цагаас эхний амтын орж ирж шүү. Улсууд үргээсэн. Гэт ингэж суулгаж яхад яг тэр цаг дээр нь гахаа махаа гэдэг төрөд. За тийм гахааны төлөвлөгөөтэй чи тэдэг удараа чи тэдэг удараа гэдэг байгаа гэж. Тэг хүмүүс ингэж хөөсөлтөд гөрүүлж явахдаа бол нөгөө ангийнхаа нутагчдыг мэддэг, байршлаа мэддэг, хойшоо хэдрүү гарахтаа хаагаар гардаг гэдгийг мэддэг болохоор яг тэр дээг нотоод яг төлөвлөгөөний хамтдаг уцаад тэгээд ирдэг. Мохоо гөрүүлдэг. Тэгээд хүмүүс гадраасаа мэддэг болоо тэгээд хүмүүсийн нэг гөрүүлээд үргээсэн амт хэдэн цагт тэр хэлд авах уу гэдгийг хаагаар очих уу гэдгийг мэддэг. Тэндээ очиж сууж байгаа уучдаг. Тэгээд явдаг хүмүүс. Тэгээд манай аач их гачин хүн байсан шүү дээ. Ан хэдэг арга барилаа хүнд ярьдаг. Тэр амтныг тгий зална, ингэ зална гэж хүнд хэддэг юм байсан. Хэлчихээ бүх хүн амт юм бол энэ Монголын амтнд дуусан шүү дээ. Тийм учраас тэр чинь яг тийм нэг нууц юмтай байсан. Жишээлбэл яаж чамайг бол хөлд дууддаг. За тэрний ч хүмүүс мэддэг л байна. Гэхдээ энэ гөрөөс яаж дууддаг, гахааг яаж дууддаг, гахааг бас дууддаг шүү дээ. Гацнаа дууграа. Тэр мөрийгээ тэнд за ангийнхаа тэнд их тийм амтан байна, энд их юм амтан байна гэдэг маш их нууцлдаг. Юу амчин болгоны зам байхаа тэр. Тэр нэг чигээр ан хийхийгээ төмд дэлгэрүүлдэггүй. Тэргээр ангаа хамгаалдаг гэсэн юм шиг. Тэгээ амчтад бичигдэг байгаад гэж байна шүү дээ бас. Янз гай хөвж байгаа гөрөөс төлөж байгаа үед нь
ямар самтныг авч болохгүй тийм ээ. Тиймэрхүү нэг өөрснийх нь бишгтэйг хууль гэж байдаг. Тэрнийг бол асар хатууд дагаж боддог байсан. Би жоохон байхдаа дэлгэнтэй бүрээс ууцаад аваад зоддог байсан. Асар хууралдаг байсан. Тэгж л ангаа хамгаалдаг байсан. Байгалаа хамгаалдаг байсан. Түүнээс гасна шашныг бас хажуудаа хамт авч явж шашнаар хүмүүсийг айлгад хамгаалдаг. Энэ нуулнаас амттай болж боддог гэдэг юм уу. Тийм ээ. Буугаалахад нас хордог гэдэг юм уу. Тиймэрхүү юмоос шашнаар ангаа их авч явсан юм шиг дээр байна. Энэ нөгөө Будапешт Унгарт болсон олон улсын нөгөө юу гэдэг вэ? Экспо үзэх гэж болдог. Экспо хэд гэж юм да тийм дээр байна. Экспод оролцохдоо юугаар оролцсон. Содон амтны хэвэр, содон амтны арьс тэмээр оролцож за 6 алтан медаль юу явуулаад 2 хүрэл медаль тийм авчихсан тэр ангийн үзэсгэлэнт оролцсон. Тэгтээ тэрэндээ цагаан таргууны арьс, ар хүчийн адархан цагаан хэрэм гэж байдаг юм. Цав цагаан хэрэмний арьс, тийм содон амтны юмэр тэр нөгөө хоорондоо оролцдог, мөрөгдөд оролцдог өвчсөн бугын толгой молгой тэр чигээр салахгүй болохоор тэр чигээр нь явуулаад тиймэрхүү содон юмэр оролцож байсан. Томоор оролцож байсан байх бас хамгийн том амтан гэдгээр тэгж оролцож нэг алтан медаль авч ирсэн. За нэг жишээ хэлэхэд Брежневд ороод манай Монголд ирэхэд те аваад ийм үргэлжлэж. За Брежневд ороод 3 хоног буцнаа. Брежневд өнөөдөр манай Монголд буулаа. 3 хоногийн дотор Брежневд оргийн бэлгийн багыг алж яваад гээд тийм үү. Тэгээд авч нөхөд бол хойшоо яваад 3 хоногоос өмнө ирээд нөгөө багыг нь алаад авчирна 2 хоногийн авчирна. Тэгээд ногоон онгоц сүрчээд арсын авчихдаг. Ногоон онгоцтой Брежневд бэлгийн юмыг аваад буцсан. Тэгээ тиймэрхүү даалгаврууд байдаг. Энэ тэндээс нөгөө Унгараас том элчин сайдууд найдууд ирэхэд тэдэнд өгөх чанаа арьс гэдэг юм уу, тэдэнд өгөх баага арьс, тэдэнд өгөх тийм юм яваад гэсэн тийм юм хэлдэг байсан л та. Тэгээ тэрнийг нь тэр нь хугацаатай айгаа хэцүү. 2 хоногийн дотор тийм 3 хоногийн дотор тийм юм их явдаг гэсэн. Тэгээ баага гэдэг амт ингээд цагаалаад явчихсан байна тийм. Цагаал гэдэг чинь одоо хоол идэхгүй болоод шоргоод зэдээд ингээд доошлцдаг юм тийм тадруугаа буучдаг. Яг тэр үед баага ухаантай юм байна гэдэг нэг үгнээс. Яасан гэсэн тэр үгийн таруу буудсан байхгүй. Таруу буудаад дутуу бодчихсон тийм. Дутуу буудаад ингээд нөхөн ухдаг шүү дээ ухаад ингээд. Тэгээ хөлн гоцгоноод ингээд ухаж исэн юм байна. Тэгсэнд нэг хүчтэй цугтаж явгуудаа нөгөө ухаж исэн тушин дээр тавьчих цааш явуулна. Ямар хүн намайг шатч өгөөд иргэ харсан чинь баага нөхөнд орчоод өгөх гэж байгаа амтэн гэж ядах юм. Гаргаж тавьчаад цааш яваад гэсэн юм. Тийм тэгэж гэсэн. Тэр бас тусч юм уу энэ одоо нэг амтан гарч чадхаа үед тэгж ойлгосон юм уу нөөцгөж гаргад ташин дээр тавьчих цааш яваад нөгөө баага гараад нөгөө үгэн тухайцсан юу энэ чи яа наваг өрөх гэж гэсэн цааш явсаар яваад гэсэн гаргад тавьчих. Тиймэрхүү тохиолдлууд байдаг л байна нэр тийм. Тэр явахт би нөгөө аав маань тэр жил насураад тэр нэг ламд үзүүлсэн чинь аавынхаа гөрүүлжсэн газруудаар явж удаа цацгаад ажил надад орчихгүй. Тэгээ би өвчөр 14 хоног тал тампуу будаа ганцхан нөгөөдгийг цацах гэдэг. Гөрөлжсэн газруудаар цацсан газартаа нэг ах цууг болно. Тэгээд удаагийн цацсан тэгээд явдаг гэсэн. Тэгж явж байхад урагчд ингээд явж исэн чинь бүр яалчгүй ингээд мартагаа явж гэнт бороо нухсуус гэдэг юм. Тэг ингээд харсан чинь ардчтай баага гэж буус. Каптэц араас байрд орж ирж байгаа. Тэр нөө буу мөрөнд байсан юм чинь авч чадахгүй. Урагчын дотор. Тэгээ баагаас ингээд хашгаад ийш хажуудаас ингээд өнгөрч. Тэгээ ингээд цагнаад байсан чинь ингээд намайг явахад л болж чаж гэнэ. Амдаад явдаг. Энэ яхад намайг дайраад байна гэдэг. Шууд бордны цаадалд гараад яах гэсэн араас мараад гараад ирэхгүй. Тэгээ баагууд тулаад яц чадхаа удаа нөгөөдөө бууч. Тулаад ирэх юм, борлуулах ирэх юм. Тэгээ буудад алдсан. Тэрнийг алдаад үжиж. Уралчин дотор юм шаж гэнэ явахгүй. Тэгсэн нөгөө бомбруу шүү дээ. За энэ бомбруу хүн чинь өндлөө гэж ойлгоод би үтгэж чинь. Мороор хөөж байгаа ичээгээд барьж байгаа. Түр барихт зүйдний болсон. Хүндэд дээр багтаад нөгөө тэгсэн. Тэгээ богцсон тэгээд энэ чинь тайлж. Тэгээд оны найд нөхөд бараад огтл дайрна. Тэгээд сүүлдээ хашаага өөрийнхөө эдлэн газар гэдээ ойлгочдөг юм. Хүн амт орж ирэхэд 100 тонн хошиг град болсон. Тэгээд баагааны энэ дөрвөн хөлөд асар хүчтэй юм. Айлаа барахдаг болоо. Тэгээд бандтай завсар байхад энэ дөрвөн хөл орохтой. Хадаас нь ламш хадаас шажигт тал ганц нь хоолоод байна. Тэгээд ямааны махад гадаад би төлөвт ороод сүлдээ нөгөө айд угаасан хэцтэй юм хүмүүсийг тогдоод бос төлөвт ороод зөөр юм болоод тэгээд 50-ын цамд болоод тэгээд сүлдээ хөр мал дардагч болдсон юм орчин. Тэгээд баагааны хав юм сайн. Одоо ингэ дашилсан юу штэ. Цэмч болсон нэг машин яваад яатсан зам байдаг штэ. Тийм зам дээр хөдлөж явж байхад гин тухраад сой дөрөв хонсоо шаажгаад ухаад байгаа.
Гинж юугаар нийлээд тухайд ингээд тавьчихсан чинь. Дээр энэ чөнгөтэй чихэр нялцаадлаа дайруулаад ингээд бүр шаваанд орсон. Шараатай болсон. Тэг чихэр болоод ичиж байгаа байхгүй тийм. Ухсаар. Тэр ажилтаа аваад байсан. Юу ч ажил бага хамаар ажилтаа байх. Дулдун чикүтэл хурулмармэн дултэл акута моркондо дүмилүгүтэл төрнөгхүү дултэл акута күн